Энэ удаа та бүхэндээ гэрэлцэн арьсанд хүрэх 3 алхмын талаар арьс арчилгааны зөвлөгөө хүргэж байна. Нүхс үггүй, батхгүй, цэвэрсэн эрүүл арьс. Эдгээрээс гадна бидний үргэлж мөрдөж ирсэн арьс арчилгааны зорилгоудын нэг бол хүн бүр хатаархдаг гэрэлцэн арьсанд хүрэх явдал юм. Америкийн нэгдсэн улсын гоо сайхны салбарт алдартай арьсны эмч доктор Кэрен Лалын зөвлөсөн арьсыг гаднаас нь элдв химийн бодисоор хордуулахгүйгээр байгалийн замаар тольшиг гэрэлтүүлэх 3 алхмыг танилцуулж байна. Алхам 1. Ниацинамид ба чиглэг байдлын төвчээ. Арьс өөрөөсөө гэрэл цацруулахын тулд арьсны гаднах бамбаа буюу хамгаалтын давхарга 100% эрүүл чиглэг байх ёстой. Арьс хуурайших, хит ягаан туяаны гэмтэл арьсны уян хатан чанар алдагдахаас болж арьс бүдгэрч цонхор харагддаг. Эдгээр бүх хүчин зүйлс нь гэрлийн тусгал саад болж гэрэлцэн байдал алдагдах шалтгаан болдог гэж Кэрен Лал тайлбарлав. Бид өдрийн турш чигээ алддаг тул зохигсоор чийшүүлэх нь маш чухал юм. Арьсны уян хатан чанар нь чийшүүлэхээс эхэлдэг. Өдрийн турш сайн чийшүүлэхээс гадна арьсныхаа төрөл тохирсон чийшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх нь бас чухал юм. Галоруны хүчил, полиглютамины хүчил зэрэг чигийг хадгалдаг найрлагатай чийшүүлэгчийг сонгоорой. Эдгээр нь таны арьсыг чийшүүлж шинэхэн гэрэлцэн арьстай болгоно. Өдөр бүр өглөө оройдоо ниацинамид болон церамид дагуулсан өтгөн чийшүүлэгчийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ниацинамид нь арьсны нөсөө толов сэвхийг бүдгөрүүлж арьсны өнгийг жигд тунгалаг болгодог гол бүтээгдэхүүн юм. Алхам 2. Зөөлөн гуйжуулагч ба сүүн хүчил. Доктор Кэрен Лалын үзэж байгаагаар арьс өнгөө алдаж цонхор харагддаг гол шалтгаан нь арьсны гадаргуу дээрх үхэгдсэн эсүүд гэрэл ойлгох чадваргүй болсных юм. Тэрээр арьсыг гэмтээдэг ширүүн скрап хэрэглэхийг эрс хориглодог. Арьсыг дотроос нь гэрэлтүүлэхийн тулд хамгийн зөөлөн чийшүүлэх шин чанартай сүүн хүчил агуулсан шингэн гуйжуулагчийг 7 хоногт 2 удаа оройн цагаар хэрэглэх. Энэ нь арьсыг хуурайшуулахгүйгээр өнгөн давхаргыг шинчилж тольшиг гэрэлтүүлдэг байна. Үхэгдсэн арьсны эсийг сайтар арилгах нь үзэсгэлэнтэй гэрэлцэн арьстай болоход чухал алхам юм гэж тэрээр хэлэв. Арьсны эсийн солилцоо сайжруулах, коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлэх, арьсны зузаан, чанга байдлыг нэмэгдүүлэхийн тулд өдөр бүр ретинол болон ретиноид хэрэглэх нь чухал юм. Хэрвээ та ретинолд амархан чочирддаг мэдрэмтгий арьстай бол зөөлөн гуйжуулдаг илүү зөөлөн хүчил сонгох нь илүү аюулгүй юм. Энэ нь арьсыг ачааллгүйгээр гөлгөр тунгалаг болгоход туслана. Хүнчлэн арьс арчилгааны туршлагатай эмчид нар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд эмнэлгийн байгууллагуудад арьсыг гэрэлцэн харагдуулдаг олон эмчилгээ байдаг. Жишээлбэл химийн хаслах, гэрэл эмчилгээ, микро зүүгээр эмчлэх зэрэг ордог. Эдгээрийг хэлэхээр бол арьсны эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. 3. Арьсаа хит ягаан туяанаас хамгаалах. Бидний арьс бол бидний эрүүл мэндийг тусгасан тольшиг гэж тэрээр хэлэв. Тийм учраас нарны гэрлээс үүдэлтэй бото хөшрөлтөөс арьсаа хамгаалах нь эрүүл гэрэлцэн арьсыг хадгалах чухал урьсан сэргийлэх арга хэмжээ юм. Ялангуяа та ретинол эсвэл хүчил суурилсан гуйжуулагч бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол нарны цус хэрэглэх нь зайлшгүй чухал юм. Доктор Кэрен Лалны энгийн нарнаас хамгаалах тусноос илүү өнгөтэй SPF 50 тусыг хэрэглэхийг зөвлөдөг байна. Учир нь өнгөтэй SPF дагуулгаддаг төмрийн эсэлт нь зөвхөн нарны UVA туяаг биш, утас компьютерийн дэлгэцээс ялгардаг далд цэнхэр гэрэл болон гэрэлтүүлгийг 100% хааж чаддаг гэсэн байна. Өглөө бүр гэрээсээ гарахгүй байсан ч заавал нарны цусаа түрхэж хөвшөөрэй. Энэ нь арьсыг дахин хизээч өнгөө алдаж нөсөө толов суухаас насан туршид нь хамгаалж чадна. Арьсны жигд бус өнгө хит ягаан туяанаас үүдэлтэй толб үсгээс хэрглэж нарны цусыг өдөр бүр сайтар түрхээрэй.
А19-ийг эрт хэрэглэж эхлэх тусам арсны ирээдүйд тань илүү их өөрчлөлт гарах болно. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.